За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө зочинтой лайваараа би маш гайхамшигтай нэгэн коучигээ урьсан байгаа. За та бүхэнтэйгээ инхма коучигээ танилцуулаад манай инхма коуч бол Top Coaching Academy-г амжилтын сэтгэлгээний коучор төгссөн. За Монголын сургууль хүмүүжүүлэгч, доктор, профессор. За маш гайхамшигтай ажлаа, амьдралаа амжилттайгаар авч яваа тийм бүсгүй байгаа. Тэгээ та бүхэнтэйгээ илүү дэлгэрэнгүй танилцуулах болно. Тэгээ бид өнөөдөр бол маш гайхамшигтай сэдв буюу үгийн хүч гэдэг сэдвээр өнөөдөр ярилцах болно. За юуны төрөнд би өөрийгөө та бүхэндээ товчхон танилцуулаад хий. Намайг Бямба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэргийг Монголдо төгсөж ирээд энэ Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээ инхма коучтэйгээ адилхан Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн коуч скул байна. За одоо энд бол коучийнхаа үйл ажиллагааг бас хийгээ явдаг. За инхма коуч та манай найзуудад өөрийгөө танилцуулаад за тэгээ хоёул өнөөдрийнхөө үндсэн сэдв рүү орё. Баярлалаа инхма коуч. Сайн байна уу? За та бүхэндээ бодон Бямбагийнхаа найзуудаа, Facebook-ийн найзуудад энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд Бямба коучтой бас өөрийнхөө Facebook дээр подкаст лайвда урьсан маш их баярлалаа. Урилгын минь хүлээн авч лайвт минь хүрэлцэн ирсэн таньдаа маш их баярлалаа. Үнтэй цантай цагаа бид бүхэндээ зориулж байгаад. Баярлалаа инхма коуч. За тэгээ өөрийгөө танилцуулаад өгөөрэй. За би бас одоо түрүү манай Бямба коуч хэллээ. Top Coaching Academy амжилтын сэтгэлгээний коуч гэдэг мэргэжлэр бас хамт төгссөн байгаа. Бид нар бас Nara Thompson багшийн шавнар. За манай Top Coaching Academy бол бид нар CEO Club бас нэгдэж хамтдаа бас үйл ажиллагаагаа эрхэлж явдаг байгаа. За ингээд та бүхэндээ бас өөрийгөө товчхон танилцуулахад би бол одоо Оросын албаны улсад Санкт-Петербург хотод инженер мэргэжлийг эзэмшиж ирсэн. За ирээд одоо өөрийнхөө хүслийн дагуу 2 дугаар ангиас одоо мэргэжлээ сонгоод сүлжимтийн дизайн технологийн одоо тийм инженер мэргэжилтэн болно гэж одоо хүснээрээ мэргэжлээ аваад одоо их орондоо ирсэн байгаа. За ингээд том үйлдвэрийн одоо том инженер болно гэж ирсэн боловч 90-ад оны одоо Монголын нөхцөл байдал бол үйлдвэрүүд маань хаалга байсан тийм үед таарсан. За ингээд яг хоо ихтэй сургуульд мэргэжлэрээ ажилласан. За энэ нь бол надад бол маш их оюутан залуустай ажиллах, мэргэжлээ улам баттгах юм одоо сайхан суурийг тавьсан. Ингээд 32 жил ажиллаад 50 нэмэх насандаа өнөөдөр мэргэжлээ бас өөрчлөөд хуучин туршлага дээрээс үндэслээд коуч болчиход явж байна. За тэгээд би бас хажуугаар нь үйл хөдлөлийн бизнес эрхэлдэг байгаа. Баярлалаа инхма коуч. Баярлалаа. Маш гайхамшигтай. За тэгээ би инхма коучоос бас дэлгэрүүлээд асуумаар байна. Та манай инхма коуч ч болохоор амжилтын сэтгэлгээний коуч гэдэг энэ бас их сонирхолтой. Та одоо нэг нишиг буюу бид нар нөгөө чиглэл гэж ярьдаг. Энийг сонгож авсан байгаа. Тэгээ таныг бас энээр бас тодорхой та яагаад тэгээ амжилтын сэтгэлгээний коуч болсон бэ? Энэ одоо 50 нэмэх наснда энэ шинэ мэрэгжлийг олж авахдаа та тэгээ тэр тусмаа энэ чиглэлээр яагаад орж ирсэн бэ гэдгийг та манай найзуудад хэлээд өгөөрэй. Тэр их сонирхолтой түүх байгаа. Би урд нь сонсч байсан. За тэгээд бид үндсэн ярианаас сэдв болох энэ үгийн хүч гэдэг энэ гайхамшигтай сэдв рүү орноо. Баярлалаа инхма коуч. За баярлалаа, их баярлалаа. За ингээд амжилтын сэтгэлгээний коуч гэдэг нь яагаад болсон бэ гэхдээ зэрэг коуч хүн бол ерөөсөө хийсэн, дурсан, туусан амьдралаараа бусдад зааж сургадаг байгаа. Зүгээр ганцхан одоо ихтэй сургууль ном уншаад, лекц уншаад гэдгээс маань арай өөр байсан л да. За ихтэй сургууль ч гэсэн бид нар бол прагматик сургуульд үеийн судалгаа, үйлдэл хийх, кейс дээр ажиллах гэдэг ингээ хийдэг боловч бас нэлээд хосолсон байдалтай байдаг бол коуч хүн бол яг одоо өөрийнхөө тулсан, мэдэрсэн, дурсан ийм зүйлээрээ одоо яг хүмүүст заадаг сургадаг маш их таалагдсан надад. За нэгдүгээр бол би ягаад амжилттай сэтгэлгээний коуч болсон гэхээр нэлээд бэрхшээлд орсон үе дээрээ яг энэ коучийг авсан байна. Хүн ер нь тэгээд бэрхшээлд одоо асуудалд ороогүй үедээ болж ин гэдэг өөрийгөө нэг тоодгүй одоо ингээд болж ин гэж хаяад одоо яваад байдаг штэ тий. За яг ингээд нэг дунд насныхаа үед ороод, гацаанд ороод, дөрвөн замын уулзалт ороод ингээд ажил мэргэжилтээр яг нэг хаашаа явах уу гэдэг нэг садаа замын уулзалт ороод ирсэн тийм үе надад бол 50 нэмэх насн дээр ажил олон жил ажилласан ажлаасаа гарч. За тэгээд юугаа
цаашдаа хийх ажлуудаар 2 3 замын алигөр нь явах уу гэсэн одоо ийм байдалд орж исэн нэгдүгээр. Хоёрдугаар бас нөгөө эмэгтэй хүний хувьд гэсэн дунд насны жигүүр гэж бас байдаг юм да. Яг нэг өөрийнхөө хүссэн юмыг хийж одоо яг ийм хугацаанд би ийм туршлагатай, ийм мэдээлэлтэй болчлаа. Би өөрийнхөө яг хүснээр явмаар байна гэсэн нэг тийм одоо дарах зэрэггүй амьдралыг сонгох одоо тийм хүсэлт одоо тэмүүлэл дотроос ингээд бас аваад гэдэг юм уу тий. За ингээд ирсэн үед би бас коучинг аваад тэгээ энэ коучинг авч явах явцдаа эхлээд бол коучинг болно гэж бодоагүй. Тэгээд коуч аваад явж байхдаа би яг энэ өстой миний багшлах үйл ажиллагаатай маш их холбогдох юм байна. Ингээд бэрхшээлээ даван туулаад тэгээ бусдад ч гэсэн энэ талаар одоо яаж бэрхшээл даван туулахыг зааж өгөх хэрэгтэй гэж санагдаад ингээд амжилтын сэтгэлгээний коуч байгаа. Гэхдээ амжилт гэдэг бол ганцхан үйлдэл биш. Сэтгэлгээтэй маш их чухал гэдгийг би бас гаргасан. Яагаад гэвэл миний докторийн зэргийн ажил бол бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх гэдэг сэдвээр байдаг. Тэгээ энэ бол одоо улам их хэрэгцээтэй болсон. Тийм болохоор ямар нэгэн юм бол сэтгэлгээгээ өөрөө та яаж сэтгэж харна, ямар өнцгөр харна, таны тарих яаж ажиллаж байна гэдгээр бол таны бодол, үйлдэл бүх юм хийгддэг учраас амжилттай байгуулахад, бэрхшээлтэй даван туулахад сэтгэлгээ маш чухал юм гэдэг үнцгийг гаргаж ирж байгаамаа. Вау, гайхамшигтай инхма коуч. За энэ л байгаа шүү дээ. Одоо би ингээд нэг юмны нэг өчиг тайлагдана гэдэг нэг юм байдаг шүү дээ. Ингээд нэг ширэлцэн нөгөө нэг утсыг ингээд тайлал явахаар сүйдээ ингээд нэг тайлагдаад аягүй гоё. Би одоо ингээд маш олон коучудтайгаа ярьж байна инхма коуч. Яг одоо ингээд баг насны шарах ингээд асуудлууд хаана явж байна. Хүн болгоны л ингээд туулж байгаа асуудлыг одоо би чи өөрөө бүр ийм YouTube дээр хүртэл нөгөө маскгүй амьдрал гэдэг одоо сэдвтэй YouTube-ийн контент хийдэг. Тэгээд энэ дээр чинь ингээд яг ингээ амьдралаа ингээд асуудлуудаа ухаа ярихаар ерөөсөө тэр бага нас руугаа орж байгаа байхгүй. Бага насад бидний нөгөө хүн болох багасаа гэдэг чинь ерөөсөө энд явж штэ. Тэгэхээр бидний суус нь одоо тэр инхма коуч минь хэллээ. Амжилт маань ард нь миний сэтгэлгээтэй ерөөсөө сэтгэлгээтэй холбоотой байсан юм. Та минь өөрөө багш сургууль хүмүүжүүлэгч профессор хүн чинь ерөөсөө энийг айгуу сайн ингээ бүр мундаг сайн яг энэ чиглэлээр тайлбарлаад өгч штэ тий. Тэгэхээр тэгээ инхма коуч энэ сэтгэлгээ одоо бидний өнөөдрийн ярианы сэдв болох үгийн хүч одоо энэ зүйл маань одоо бид бүхний тэр бага насны хүмүүжил ямар гэр бүл өссөн орчин ямар хүмүүстэй одоо контактанд орж исэн энэ бүх зүйл чинь өнөөдрийн бямбаг өнөөдрийн инхмаг бий болгоод явж идэв юм байна л да гэдгийг бол ерөөсөө маш олон талаар ингэж батал гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр инхма коуч би танаас ингээд одоо бүр дараагийн одоо би таныг бол ингээд ухаад ахаар нөгөө нэг юм мүлжүүртэй байгаа юу инхма коучтай бас магадгүй маш олон контентуудыг хийхээр тийм олон зүйл бол танд маань байгаа. Тэгэхээр хоёул өнөөдрийнхөө гол сэдврүүг ороод үгийн хүч гэдгийг та нэг манай одоо найзуудад тайлбарлаад өгөөч. Энэ үгийн хүч энэ сэтгэлгээтэй. За дээрэс нь бага насны одоо бидний өнөөдрийн бий болж байгаа энэ хүмүүс хүнд одоо хувь хүнд ямар нөлөөтэй байдаг вэ? Инхма коуч баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үгийн хүчийг бол хүн болгон бүгдээрээ мэдж байгаа шүү дээ тий. Үг бол хүчтэй, үг амьтай, үг эрчимтэй, үг эрчтэй гэдэг ингээд янз бүрийн талаас нь ярьдаг, хэлдэг тий. Тэгэхээр энэ үг гэдэг өөрөө амьтай гэж байгаа. Тэгэхээр чи энергитэй гэж тарах цаана тэр ам энерги эрчим эрчтэй гэж байгаа. Тэр эрчтэй гэдэг чи одоо ос эрчим эрч гэдэг хүчтэй гэдгийг бол бас илэрхийлэх бас нэг үг байгаа хэл та. Тэгэхээр энд бол эрг сүрэг гэсэн одоо нөгөө хүмүүсийн хандлага одоо майндсет таны одоо харах үнцэг эрэг байна уу сөрөг байна уу гарч байгаа үг авиа чинь эрэг үү сөрөг үү гэдгээс одоо бас холбож ярьж болно л да. Бид нар бол яг хувийн хөгжилтээр дандаа энэ топ коучуд учраас хувийн хөгжилтэй холбоод ярих юм бол таны одоо сэтгэлгээ чинь яаж ханддаг вэ? Таны харах үнцэг чинь хамгийн түрүүнд таны амнаас чи ямар үг гарчаад байдаг вэ? Ингээд аваад үзэх юм бол үгээ бас харж цэмж болно л да. Монголчууд бол одоо тэгж үгээр хүнийг амьдуулж бодно, сэхүүлж бодно, тийм ээ? Үгээр хүнийг алж бодно гэдэг ингээд ийм үгнүүд байдаг штэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө ийм үг амьтаа гэдгийг чи одоо баталсан штэ, нотолцсон. Японы эрдэмтэн тий Масара Эмото гэдэг эрдэмтэн бол энэ үгийн одоо талс үгийн одоо шивнээд одоо усанд ямар бүтцэнд яаж нөлөөж ийн гэдгийг бүр маш нарийн төвшөнд ингээд нотолцсон тийм. Тэгэхээр одоо дандаа сайхан үг хэлээд байх юм бол туршилтууд нь ч гэсэн яригддаг тийм ээ. Дандаа сайхан үг хэлээд байх юм бол тухайн одоо усанд ингээд баярлалаа ч гэдэг юм уу дандаа талархлын маш сайхан үгнүүд хэлээд байхад усных нь тэр бүтц талст нь улам гоё ингээд
нөгөө цасан ширхгийн бүтцэд ороод ийм усны таст молекул нь маш гоё болж байгаад дандаа муухай үг хэлээд хараад янз бүрийн одоо үгнүүд хэлээд ахын бол тэр нь булангарч ус нь одоо тэр бүтц нь алдагдаж эвдэрч явах жишээ нэ. Мөн ийм олон улсын маш олон судалгаанууд байна ч та. Одоо юу гэдгийг одоо Оросын эрдэмтдүүд ном зохиолуудыг би бас уншиж байхад Москва гадын улсыг ингээд аваад үзэхэд маш их одоо утаа унаартай төв хотын тэр одоо хөдөлгөөн тийм ээ янз бүрийн юм орчинд байсан усыг одоо маш гоё устай байгалийн устай ингээ харьцуулаад үзэхэд бүтцийн үед бол нөгөө одоо хотын их хөдөлгөөнд байсан ус нь булангартай эвдэрсэн бүтцтэй хахад байгалийн ус нь бол сайхан бүтцтэй юм гайхамшигтай байх тий. Гэх мэтчлэн орчин эрдэмтдийн одоо судалгаанууд байна. Тэгэхээр энийг бол манай монголчууд их дээр үеэсээ бүр мэдсэн байсан байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө аршаан гэж ярьдаг шүү дээ тий. Бид нар аршаанд орох, аршаан эмчилгээнд орох гэдэг чинь одоо бүр маш уламжлалтай энэ одоо усан эмчилгээний одоо усны сайхныг ууж байгалийн сайханд одоо амьдарч явахыг одоо маш өвдөөцсөн маань энийг одоо хэрнэлэн хөндөж тэгээд усандаа дээдэлж усандаа цагаан оруулахгүй бохирдуулахгүй усыг одоо хилэгнүүлэхгүй ч гэдэг юм уу бидний эмээ өвөө нарын зүгээр хэлж идэг өгнүүд чинь цаана ингээд том философи цаана том одоо амьдралын ухаан хүмүүжилт байгальтайгаа харьцах одоо гэл ингээд маш олон юм задлаад ярих ийм боломжтой байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидний энэ усанд одоо эерэг сөрөг одоо үгсийн нөлөө гэдэг ингээд үзэхэд ийм байна. Тэгээд өөрөө манай бидний одоо бие махбод чинь 70% нь ус гэдэг штэ. Тэгэхээр та өөртөө ямар үг хэлнэ? Та одоо тиймэр цэмэглэгднэ, тиймэр амьсгалнаа, тиймэр одоо үлднэ л гэсэн үг болчихж байгаа юм л да. Ингээд ургуудад бодоход бол тэгэхээр бидний хувь хүний хөгжил дээр бид нар ярьдаг штэ тий. Би чадна. Би чадахгүй алийг та сонгох вэ гэдэг. Тэгэхээр би өөртөө чадахгүй төвхөө энэ надад тохироогүй ингэж хэлээд авах уу. За тэрийг би үгүй би чаднаа гэдээ өөртөө гоё залхуурлынхаа эсрэг хүчтэй болгоод өөрөө тэрийг хэлээд авах уу. За тэгээ бас нөгөө талаасаа энэ эерэг сөргөөс гадна эрчим одоо олон дахиж үг хэлэх тусам тэр үг хүч орж идэг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр би одоо чаднаа. Би өөртөө ихтэй ийм сайхан бодож гэн гэдгээ мэдээч хүн өөрөө тгийгээл тэгчихгүй шүү дээ. Тийм болохгүй. Тэгэхээр мэргэжлийн коучтай ажилласнараа ийм бодж идэг. Энэ одоо өөртөө ихтэй бодох үгийн дадлаад дасгал одоо үгийн хүчийг ашигласан ийм олон дадлуудыг хийсний дараа одоо мэдээж хэрэг хүн өөртөө одоо ийм дадал цорилууд нь нэлээд олон үйлдлийн дараа юм бодно коучийн тусламжтайгаар хийн хүн хэдийн ухаантай ч хэлхээс наашгүй цаас хэдийн нэмтэн жижигхээс наашгүй гэхдээ иймэрхүү одоо байдлаар ингээд үгийн одоо байдлуудыг холбох маш одоо олон одоо задаргаа юмнууд байж болно л да. Дээрээс нь тэгээд оюун ухаантай холбох тэгээд оюун бодлоо холбох тий эсвэл одоо хүсэл тэмүүлэлд итгэхэд өгөх үг одоо тэгээд тухайн хүн өөрийгөө яаж үнэлэмжээ яаж өөдөн татах уу урууд байлгах уу мэдчихсэн. Тэгээд сэтгэл хөдлөлтөөр ямар үгээр яаж удирдах уу ер нь ингээд айгүй одоо үгийн тухай одоо ярьж болж байгаа юм л да. Тий. Вау. Гайхамшигтай инхма коуч. Тэгээ одоо би та сая бүр яг ингээд айгүй гоё үгийн хүчийг ингээд тэр усан дээр тэр гайхамшигтай тэр Японы эрдэмтний судалгаа тэр чинь айгүй батлагдаа гаргаад ирсэн гэдгийг сайхан тайлбарлаад өглөө. Үг гэдэг чинь үнэхээр тийм хүчтэй. Үгээр хүн амьдрч чиг болдог, үгээр хүнийг одоо өхүүлчиг болдог гэж хэлдэг яг үнэн. Тиймэрхүү зүйлүүд байдаг. Тэгээд яг одоо бид нэг коучийнхаа ажил руу бас холбоод оруулаад ирлээ. Хүмүүс асуудаг л да коуч гэж юу гэдэг юм бэ? Юу яагаад те одоо манай Монголд бол үнэхээр энэ коуч гэдэг зүйл чинь бас одоо бас гайгүй болж ирж байгаа харагдаж байна. Одоо би нөгөө Монгол байхгүй болохоор бас сайн мэдэхгүй байна л да их коуч. Гэтэ би бас хөгжмөн одоо гайгүй зөөлрөл бэлтгэж байна гэж харж байна. Америк бол би Америкт одоо амьдрал 20 гаруй жил болж байна. Америкт бол коучинг те одоо энэ одоо коучинг бол янз бүрийн зүйлээр авдаг байхгүй. Бизнес дээр, хувь хүн дээр за одоо юу л яа тийм хүмүүс одоо амжилттай явж байгаа хүмүүс бол нэг байтугай нэлээд хэдэн коучуудтай ажиллаж явж байдаг. Яг гэвэл өөрийнх нь харахгүй байгаа үнэхээр коучуд хэлээд өгдөг, хараад өгдөг, чиглүүлээд өгдөг, заагаад өгдөг тий. Тэгээд таны хэлж байгаа энэ үгээр хүртэл ингээд дэмжээд өгдөг. Үйлдэлүүд нь ингээд өгдөг тийм байдаг тий. Тэр хоёулаа нэг энэ үгийн хүчийг одоо тий яагаад энэ коуч гэдэг хүн те энд одоо айгүй чухал байна гэдгийг та минь бас тайлбарлаад өгөө. Би бас өөрийнхөө харж байгаа зүйл би ч гэсэн бас одоо empowerment coach аахгүй юу? Та минь болохоор амжилтын сэтгэл надад дээр орж ирж байгаа хүмүүс яг тантай минь адилхан нөгөө бид хоёрт яг ийм асуудал төрсөн. Ингээ хаашаа явах вэ? Дөрвөн замын уулзаар дээр үрсэн. Ингээ нэг л зүйлээ хийгээд байгаа юм шиг ийм байдалд орчихсон хүмүүс чинь яах вэ? Туслаач гэж орж ирж байгаа. Яг л тийм л асуудлууд орж ирдэг л дээ. Ингээ сайн бас юм чинь бас энергийнхаа хүчээр бас таталцаадчих байгаа шиг байгаа юм тий.
Ааха. Тэгэхээр яг ийм л хүн дараа яг ийм л үгний одоо ингээд дэмжих тийм л дутагдаад байдаг юм байна. Тэгээ эргээ би өөрөөрөө бодож ирсэн байхгүй юу. Надад минь юу байсан гэхээр миний тэр дотор бол яг тийм юм бодсон байхгүй юу. Би ингээд уул хичээгээд байгаа шүү дээ. Зүтгээд байгаа амьдрал. Тэгсэн хэрнээ л нэг л болж өгөхгүй, амжилтаа гарч өгөхгүй, дээшилж өгөхгүй, харин ч бүр эсэргээрээ би ч уналтанд орж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэнд би Ааха. өөрийнхөө үнэн төрхтэй суусан чинь миний маскны ард миний үнэн төрх минь юу байсан гэхээр тэнд дуу хоолроод байсан байхгүй юу. You cannot do it. Одоо чи чадахгүй шүү дээ энийг. Нэг бол чи хангалтгүй шүү дээ. Гэдэг тэр дуу хоолнууд надад суудсан. Би тэрнтэйгээ өөрөө одоо нэлээд ажиллаж одоо тэр бага насны шаргач гэж нэрлэдэг юм одоо юу ч нэрлэдэг. Тэрнтэйгээ ажиллаж өөрийгөө эдгэж одоо би өөрийгөө ялан дийлээд одоо таамаг чилгаагүй маш өөрийгөө тэр дөрвөн замын уулзар дээр байсан асуудлаа шийдээд одоо би бусдад туслая. Ийм зүйлүүд энэ гаргалгаануудаар энийг уршингаа явуулж болдгийм байна одоо коучийн ажиллаа битээр. Тэгээ хийж байгаа учраас би Игма коучээс асуумаар одоо та минь амжилтын сэтгэлгээний коуч за өөрөө нэлээд амьдралаа маш амжилттай амьдралаа ажиллаа бизнесээ одоо ингээ бүх зүйлээр нэлээд амжилттай явж байсан би танаас бүр гүн ухаад асуумаар байгаа байхгүй таны тэр амжилтын нууцуд чинь юу вэ бас нэг бид нар нэг тип буюу тэр нэг аргуудаас бас хийж өгөөч гэж одоо амжилтын коуч өрснийхээ хувьд асуумаар байна Игма коуч баярлалаа Баярлалаа. За баярлалаа. Яг нь миний өөрийн одоо туршлагаасаа гээд одоо чи намайг өөрөө гэж асууж байгаа учраас те. Ер нь бол манай ээж аав байна монгол хэлний багш хүмүүс байсан. Тэгээд аав маань бол олон жил сургуулийн захирал удирдах ажил хийж явсан. Ээж маань олон жил дээд сургууль ном сурах хүчгээр ажиллаж байсан. Гэхдээ ингээд багаангийн багшаас авахудаад дээд сургуулийн багш профессор болтлаа ингээд ажилласан. Тэгээ монгол хэл уран зохиолын багшийн хүүхдүүдийн нэг онцлог байх магадaltaй шүү дээ тийм ээ. Ийм бага багт маш их сургаал үг юм онцлог таавар уран зохиолыг ерөөсөө манай гэр бол тийм юмар амьсгалж идэг тийм байсаа. Тэгээ ирээл ингээд ээж аав маань ном зохиолоо ярина хоорондоо ярьж байгаа нь хоёлаа нөгөө мэрэгжил нэгтэй эсэ учраас тийм сайхан зохиол ийм сайхан зохиол гэх тэгэл үг хүсэл бэлэнцсэн үгнүүд гэд ингэдэг. За тэгээд их гоё бичгтэй байх талаар бид нар сургадаг. За нэг хоёрдугаарт нь болохоор манай монгол хэлний багш их сайн багш байсан юм. Нэгдүгээр сургуулийн одоо би хотод нэгдүгээр сургууль сурч байсан. Монгол хэлний багш маань Гомдош гэдэг нэг маш гоё монгол хэлний сайхан эрхтэй настай хүн байсан. Бид нарыг бодвол монгол хэл дээр олимпиадад оруулна. Тэгэл загнан буруу муруу бичгээр баян хотоодод та нарыг загнан. Тэр загнаж байгаа нүрт баян одоод гэдэг чи одоо ямар хүн нэг хэлдэг лээ. Тэгээ хамгийн сүүлд нөгөө морь урдад хамгийн сүүлд ороод ирсэн хүүхдийг баян одоод гэдэг чтэй тэр шиг та нар олимпиаданд одоо энэ жил баян одоод одооч гэдэг юм. Дараа жил нь бид нар тэгэнгүүт нь улам төрүүлэх гэж хичээлээ их сайн хийдэг. За нэг талаас бид нарыг байна Монгол ахуй би одоо хотод өссөн мөртлөө монгол хэлэндээ монгол төр ахуйг уран зохиолоос намаас аав ээжээсээ тэгээд 100 хөдөө явж байхдаа ингээд сурсан байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ээж аав арга гэр багшийн нөлөө нэгдүгээр байсан. Хоёрдугаарт нь болохоор манай аав бол ингэж хэлдэг. Одоо ингээд энэ орчин үеийн манай аав ч өөрөө бас нөгөө социализмын үед ажиллаж амьдарч ирсэн хүн гэхэд маш их тийм арчилсан хүн байсан байхгүй юу. Ингээд арчлыг дэмждэг, хурц сурдаанд анх одоо 90-ад онд байх тий явдаг. Тэгээ юу гэдэг гэсэн гэхээр уламжлалтынхаа энэ суурин дээр орчин үеийнхаа технологи дэвшлийг маш сайн сур гэдэг. Ээж ялгаагүй. За энэ дундаас нь ингээд өөрийн гэсэн онцгой гоё юм сүлэгдүүлж бий болгоно одоо дан ганц гадаадыг дагж болохгүй дан ганц монголоор одоо бас явахгүй. Тэгэхээр энийг ингээд аль альны эзэмсэн хүүхдүүд байгаараа миний хүүхдүүд гэдэг. Тэгээд ингээд бид нарыг дандаа орос хэлтэй энэ хэл устай байх боловсролтой байх талыг анхаарсан нь миний одоо бас суур дэвсгэр байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд би тэр нь ч одоо тухайн үед ээж аав хүмүүжүүлэхэд тэгээ явж исэн. Тэгээд өөрийнхаараа ингээд орсноос гадаад дотоод яваад тэгээд ихтэй сургуульд ажиллаад багшлаад яваад ингээд одоо 51 нас одоод ирсэн чи би бүр хуучин тэр уламжлалтын юм аав ээжийнхээ уншдаг номнуудыг ч гэсэн хүндлээ. Дээж тэгээд чадан ном зохиож хичээл ингээд ирсэн чинь айгүй бас ингээд буцаж сэргээд тэгээд миний чи ингээд яг хөрсөн дээр нь болох тухай асуудлыг ярьж ирсэн байхгүй одоо тий ингээд гадна татны сайн сайхан дэвшил хөдөлгөөнтэй тэр хөгжил дэвшлийг орчин үеийн одоо ямар одоо өсвөрлөлийн техник технологи таныг төхөөрөмж одоо ашигласан юу гэдгийг тэр одооныгаа Монголоос одоо хөрсөн дээр буулгасан тэр үзэл баримтлал одоо ямар онд байдгийг эднэрийгээ дандаа ингээд хөрсөн дээр буулгасан тухай байх талаар дандаа номлож ирсэн байна л да. Тэгээд ийм хүмүүжлийг од нэг талдаа ингэж авсан учраас миний өөрийн сэтгэлгээ бол энэ нөгөө яг ийм хос
маягаар байх хэрэгтэй гэдэг юм сэтгэлгээнд сурчиж байгаа. Тэгээд энийг ярихдаа манай аав болохоор ингэдэг гэсэн дандаа хөтөлбөр морьтой байх тухай аав маань багш маань ингээд сургадаг. Тэгээ хос мэрэгчлээ хөтөлбөр морьтой хүн хол явдаг гэдэг ингээд дандаа гоё үгүүдээр тайлбарладаг. Тэгэхээр ерөөсөө дан ганц нэг төдөлгөөтэй байж болохгүй. Одоогийнхаар нөгөө Б төдөлгөө гэдээ ярьдаг шүү дээ. Тийм Б төдөлгөөтэй байх талд нь бас ингээд амжилтын одоо байх бас нэг гарц штэ тий нэг нь фэдлэхэд нөгөөх нь одоо байж байгаа ингээд запастай. За би энийг бодвол байна оюутан байхдаа Оросд ингээд нөгөө яг ганцхан 8-ны үеийн тийм оюутан Оросд одоо инженерийн сургууль 5 жил сурч мэрэгжил эзэмших хажуугаар би чи бас нэг бордуулах юм зах зээлийн бизнесийн арга ухаанд суралцаад ингээд амжиргаан юм дээшлүүдсэн юм яг амьдрал дээр бодтой 18 наснаас эхлээ мөнгө бариад харьцажсэн юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энд чинь бас тэр амьдралын ухаан энийг сураад ирэнгүүт чинь одоо яг хөтөлбөртэй морьтой байх одоо тэгээд запастай байх болохгүй гэдэг маань мөнгөн дээр хэрэгжиж байгаа байхгүй. Жишээлбэл ингээд одоо маш их 8-ад арилжаа хийгээд явж чинь гинтх нөгөө мөнгө хүчингү очдөг гэсэн шүү дээ. Тэгээд тэгтэн одоо нөөц мөнгөтэй байгаа тэрэн дээрээсээ жоохон босч ирдэг ч юм уу тий. Тэгээд би чадна гэдээ өөртөөсөө би болно би чадна гэд маш их эерэг бодолтой эерэг үг өөртөө хэлдэг байсан учраас би энэ болгоныгоо өөртөө үнэмшүүлж чадсан. Одоо ямар үг өөртөө үнэмшүүлж чадж гэнэ үү гэдэг зэрэг сөрөг үг хэлэл байх юм бол би чадахгүй гэдгээл давтаал тэгэл өөрөө доошоо унаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ эерэг байдаг эерэг үгийг өөртөө 1000 давтах одоо хэд давтах хэрэгтэй юм те. Тийм байдлыг би болгоно гэдэг бол бас амжилтын маш том хөтөлбөр байсан гэж хэлмээр байна. Тэгээд энэ болгоныг бол хүн би болгож болно өөртөө. Одоо ингээд хизээ чи амжилтанд хүрэхийг хүсэж одоо хизэнээс эхэлж өөртөө анхаарсан тэр цагаас эхлээд энэ үйлчлэлийг хийж болно гэж хэлмээр байна. Гэхдээ миний энэ ярьж байгаа амжилтууд бол одоо нэг олимпийн авраг болох ч юм уу эсвэл одоо нэг том юмд төрүүлэх ч юм уу алтан медаль ч юм уу тийм юмны амжилт биш. Өнөөдөр өглөө их тосё гэд батсан бол тэр өглөөдөө их тосож чадж байгаа л таны өнөөдрийн зорилго амжилт. Тэгээд тэр чинь ингээд өнөөдрийн юм хийгээдээ л маргааш чинь бүтэмжтэй сайхан өдөр болно гэдэг бас манай ээж аав одоо хүмүүсийн юм хүмүүжлийн ачаар бас ийм гоё суур одоо бас ийм ойлголтууд багасаа тавигдсан. За яг хөө тэгээд хоёр дахь одоо амжилттай байх сайн юм нь дуртай зүйлээ хийх гэж яддаг штэ. Дуртай юм хийхээр нөх хүн ядардаггүй хідэн цаг явснаа ч мэддэггүй. Бүх юм хоёр талтай гэхдээ одоо амжилттай байх нэг болсон үндэсний нэг нь одоо дуртай зүйлээ хийх нь байдаг гэж ингэж харддаг. Тэгэл насанд энэ чи дуртай зүйлүүд садигд нэг юм аягээд дандаа байна гэж аахгүй шүү дээ. Тэгэл хөгжлөө дагаад хүн чинь өөрөө нийгмийн амьтан хөгжин боловсрон тэр хооронд ямар үед тухай хэрэгцээ гарч ийн ямар үед гацаа гарч ийн тэрийг маш хурдан барьж авч мэдрэх айгуу чухал. Өөрийгөө анзаарах нь маш их чухал. Тэгээ ер нь бол нөгөө хүнийг хэлдэг штэ тий үгээр нь шинж үйлдэлээр нь тань тэргээд тий үгийг нь ажиглал үйлдэлийг нь үйлдэлээр нь шинж гэдэг. Тэгэхээр өөрийнхөө үгийг одоо их ажиглаж явах хэрэгтэй. Би миний амнаас ямар үг гараад байна гэдгээ бүр өөрөө ингээд нэг өдөр өөр хүнийг харж байгаа юм шиг инхма гэдэг хүнийг өөр хөндлөнгөөс нь харж байгаа шүү дээ. Ямба гэдэг хүнийг хөндлөнгөөс нь би өнөөдөр ямар үг хэлчих гэдэг ч юм уу тий. Ингээ өөрийгөө ажиглаад тэгээд тэрнийхээ дагуу үйлдэлээ хийдэг учраас үйлдэлээ одоо үйлдэлээрээ шинжин гэх мэтчлэн одоо үеийн хүчтэй холбоотой болов гэж ингэж бодож байна. Тэгээ коучингтэй холбоотой бол эерэг байдал маш их чухал. Тэгээд өөрийгөө эргээр харж нэ тэгээд яг амжилт бол би яг бага насаа болон оюутан үеийнхаа дуртай мэрэгжил тэгээд энэ өнөөдрийн болж байгаа үйл явдлаа ярьлаа да. Тэгээд энийг бол хийхэд бас арт талд нь дандаа уналт байж ээж хүн амжилтыг бүтээдэг гэж түрүүн хэлсэн ихэндээ. Тэгэхээр энэ бол яагаад юм бэ гэхээр нөгөө гашууныг амсаагүй бол амттныг мэдрэхгүй гэдэг үг яг байдаг. Дандаа ингээм амжилттай байгаа л байд тэрэндээ дасаад ингээд ийм байд юм да гэд ингээд одоо маш амжилтыг мэдгүй байж болно шүү дээ. Тэгэхээр одоо танд нэг том одоо цохилт ирж болно. Танд нэг төлөвлөгөөт ирж болно. Тэгээд танд одоо мөнгөний гацаа ирж болно. Амьдрал дээр одоо ямар бэрхшээл байна. Ерөөсөө амьдрал гэдэг чинь тэгээд дардан биш гэж ярьдаг угаасаа тэгээд тэр дардан биш овон таван замыг яаж туулав гэдгээл их хараад тэгээд унж ирвэл би дараагийн амжилтанд гарах гэж байгаа юм байна гэдгийг хараад ингээд ер нь одоо айгүйх өөрийгөө ажиглаж харж өөртөө ихтэй байх энэ одоо өөдрөг байх энэ юмнууд маш чухал байдаг. Гэхдээ мэдээж хүн өөртөө ихтэй бодё өөртөө өөдрөг бодё гэж л бодно штэ. Гэтэл нэг сэтгэлээр унцдаг
өөдрөг байж чаддаггүй, ихтгэлтэй байж чаддаггүй, нэг л ингээд хүчгүй болчдаг тий. Тийм үед одоо тэгээд үнэхээр юм тусламж авах, хинээс тусламж авах мэддэг байх хэрэгтэй гэсэн санаа хэлмээр байна. Вау. Баярлалаа. За одоо энэ битэрийн лайвыг үзэж байгаа хүмүүс ихмаа коуч би одоо бүр ингээмээр явахгүй. Тэгээд цаас харандаа бичээрэй. Энд чинь айгүй олон зүйлийг ихмаа коуч минь та бүхэнд би нөгөө тип ганц хоёрын типс айгүй олон зүйлийг хэлчихлээ. Тийм учраас би өөрөө ойлгосныг бас базаа даав хүндээ дахиад нэг хэлээд өгье. Ихмаа коуч минь бол брав суурьас нэг хэллээ шүү дээ. Мэдээж эцэг гэхийн хүмүүжил гэдэг зүйл айгүй чухал байна. Өөрөө одоо эцэг гэхээр сайхан одоо мундаг боловсралтай манайхны хэлгээр сэхэтэн ээж аваар хүмүүжигдсэн байна шүү дээ. Тэгэхээр чи тэр гэр бүлийн орчинд бол та тийм сайхан зүйлүүдийг сонссон байна. Ээж аваараа тийм сайхан одоо өвгнүүдээр одоо услагдаж хүмүүжсэн одоо ургасан цэцэг байна шүү дээ. Тэгэхээр чи таны тэр суур гэдэг юм чинь айгүй чухал байгаа байхгүй юу? Энийг бол би ингээд за бийч гэх юм биш. Ерөнхийдөө ингээд нэлээд одоо ингээд хүмүүстэй уулзаж одоо 40 гаруй наснд ч одоо ингээд 50 төгсөж олон хүмүүстэй уулзаж учирж ийн ингээд багштайгаа ингээд сургалт нь яаж. Тэгэхээр би бас айгүй цөөхөн одоо юм одоо игмо коуч мань орос сургууль сурж байсан оросд сурж байсан одоо тайлбарлаж өгөөрэй би нэг мэдэхгүй шүү. Гэхдээ нөгөө ингэдэг штэ нөгөө нэг мужик женщина гэдэг ч одоо нэг тийм час хийсэн хүмүүсийг нэг тухайн үед тэгж нэрлээд байдаг. Одоо тэр нэрчил байд юм уу гөөм мэдэхгүй. Би тэгж одоо амьдралдаа бас учирж исэн тийм цөөхөн хүмүүсийн нэг бол игмо коуч байгаа. Би игмо коучийг анх удаа сонсоод би бага насны шарахгүй өссөн юм а гэж хэлж исэн. Би монгол хүнийг ерөөсө ховрхон сонссон шүү. Игмо коуч та минь тэгж хэлж исэн гоё. За дээрэс нь та ингээ амьдралаа нөгөө манай багшийн хэлдэг бид нар заадаг цагийн менежмент бишээ хүмүүсээ амьдралын менежмент гэдэг чухал юм аа. Тэр амьдралаа баланстайгаар авч явдаг. Миний бас айгүй яг дуртай. Би өөрөө балансаа алдагдуулаад нэг талаад босох гэж байгаа юм шиг бүтлээ нөгөө талаа унуулж исэн хүн багхгүй юу. Одоо зөндөө олон юмнууд байна л та дурдах юм бол. Тэгэхэд бол манай игмо коуч мөн тэр амьдралаа баланстай авч яваад. За дээрэс нь өөрөө бас 3 сайхан хүүхэдтэй би мэднэ. Тэднийг аль хэзээ өсгөөд одоо ингээм амьдралд нөгөө нисэгчгсэн одоо үрнээсээ гаргаад нисгсэн. Тэгээд та нар бодоо энэ бүхэн зүйл чинь хоорондоо маш уялдаатай зүйл байгаамаа. За игмо коуч мөн тийм сайхан аав ээжээр хүмүүжигдээд энийгээ өөрийнхөө амьдрал дээр бас амжилтаагаар хэрэгжүүлээд цаашаа үр хүүхдэд дамжуулаад явуулсан чинь надад удамшиж явдаг зүйлүүд байгаа шүү. За тэгээд дээрэс нь бас тэр нэг зүйлээ одоо та өөрийнхөө амьдралд хэрвээ тэр зүйл чинь байхгүй бол бас суулгаж бодог, сурж бодог зүйл байгаа. Тийм ээ? За тэгээд игмо коуч мөн бас энэ амжилттай явж байгаа юм бас нууцуд нь бол ингээд бүр гоё хэлээ. Бүр тийм та бүхэн бичээд аваарай. Бүр эн чинь сурж бодог, хийж бодог зүйл шүү. Юмыг ерөөсө багаар хийдэг. Өнөөдөр их тусч чадчихна гэдэг чинь таны амжилт. Яг тэрнтэй адилхан амьдралыг ерөөсө баг зүйлийг хийж байгаа хүн том зүйлийг хийх болцоод. Тэрнээс ганцхан өдөр нисээ тэр уулын орой дээр гараад юу нөгөө тугаа зоодог юм биш байхгүй юу? За тэгээ игмо коуч маш сайхан юм хэлээ шүү. Амжилттай хүн бас унаж ээж энэ амжилтаа мэддэг юм аа. Тэр нөгөө савар буюу нөгөө юу талаа тэр гашуун зүйлийг амссан хүн чинь тэр чихэрлэг зүйлээ илүү мэддэг. Тэр үргэлж амжилттай явна гэж бас уналттай амжилттай явж иж энийгээ илүү улам мэдрэж явдаа гэд. Тэр бас маш гайхамшигтай зүйлийг хэллээ. За одоо бас манай игмо коуч одоо би орчин үеийн хэлгээр бас хэлэх гээд байгаа шүү игмо коуч. Та бүр айгүй гоё зүйл нөгөө хөтлөгөө морьтой вау наа чи ямар гоё үгүй. Хөтлөгөө морьтой явж исэн бас амжилтынх нь гол үүсвэр байсан. Тэрнийг эцэг эхэн заасан байна, багш сургууль хүмүүжүүлэгчин заасан байна. Одоо ямар ч буянтай сайхан багш шүү тэр Монгол хэлний багш, танаа багш чинь тий. Одоо бид нар одоо залуучууд чинь тэгдэж штэ. Нэг сакс нь бити өндгнүүдээ хий одоо жишээлбэл одоо энэ орчин цагийн үед бол тий хамаг юм нэг үеийнхээ хагарах юм бол одоо бүгдээр л будаа олно гэсэн л утгатай л үг байна штэ тий. Чин та нөгөө морьтой явж байсан нэг нь А Б плантай тий. Тэгэхээр амьдралд бас өөрийнхөө хийж байгаа зүйл бас тиймэрхүү планер явах бас айгу одоо тийм зүйлтэй явах одоо тийм хөдөлгөөн морьтой явна гэдэг чинь айгүй гайхамшигтай байна. Тэгээ та тийм айгүй бас нэг чухал зүйлийг гаргаад ирлээ игмо коуч. Айгүй олон чухал зүйлүүдийг ярьлаа. Тийм учраас битүүрийн энэхүү лайвыг үзэж байгаа хүмүүс нэлээд бас би одоо бүр ингээд нөгөө сонсож анхаарч сонсоорой гэж хэлмээр байгаа шүү. Бүр дахин та нартай гуймаарай. Манай игмо коуч нь маш чухал зүйлүүдийг хэллээ. За сая игмо коуч нь Монгол ахуй гэдэг зүйлийг гаргаад ирлээ. Энэ Монгол ахуй чинь одоо биднэрт ямар олон зүйлийг тэр одоо хөтөлгөө мойр одоо тэгээд энэ ингээд цаагаараа философи нь ямар гүн утгатай юмнууд яваад байгаа юм бэ гэдгийг хэллээ. Тэгээ би энэ дээр бас нэг өөртөө саяхан тохиолдсон зүйлийг би танд бас хэлмээр байна л да игмо коуч. Би нэг саяхан нэг хэдхэн хоног юм 7 хоног юм шүү. Нөгөө манай энд Чикагод би амьдарч байгаа. Эндээс нэг 2 цаг гарны газар энэ манай Монголд хөдөөний айл байгаа байхгүй юу? Ирээд удаагүй л байгаа юм байлээ. Тэгээ би сонсч байсан нэг бас видеогоор харсан. Тэгээд сая очих бололцоогаар тэнд очих 2 хоног л да. Вау. Тэнд
таны одоо хийж байгаа тэр нөгөө Монгол ах уу? За бүр тэр цаашаа их нарийн юм байна. Би та минь бол энийг миний хэлэх гээд байгаа юм бол ойлгож байгаа. Би тэрнийг бол одоо үгээр хэлэхэд ч бас үнэхээр хангалттай биш байна. Биднэрт тэр Монгол ах уу гэдэг юм ямар хэрэгтэй юм бэ? Би ч одоо энэ одоо 20 гаруй жил болж за 10 хэдэн жил Монгол руу очиагүй байна л да. Нөгөө манай ээж минь ирээд идэг болсон учраас би чинь ээж минь ирээд байгаа учраас би Монгол руу явахныг шаардлагагүй болчлоо гэж амаараа хэлээд идэг байсан. Тэгээд тэнд очсон чинь тэнд юу мэдэрч ийн гэвод одоо өхөр мөөрж байгаа. Урд нь би хараа энэ чинь фармууд байдаг байхгүй юу? Энэ айгу сонирм нэр. Урд нь сонсоход айгу энгийн сонсогдно ба юу сүртэй юм бэ баг гэмээр. Тэгсэн чинь энэ фармууд байдаг. Би урд нь очижсэн. Одоо нөгөө өхөр мөхөр мал зал хараа. Тэгээд фармд очиод ваа энэ ч одоо яасан ч яхтар хэвээ ингэж зүгээр л өнгөрчээсэн. Яг Монгол ахуугаар тэр нэг ах эгч хоёр ингээ хитгэн нэг өхөр заяа. Хоёр хонь дөрөв мой байна. Тийм л ахуу заяа. Тэнд 3 гэр байсан. Тэгээ тэнд очсон би таныг товчхон хийдгийн таныг өөрийнхөө бүр ингээд хоногшсон гэдэг. Ямар гоё юм. Ааха. Нэрээ ингээд яг бүр үнэхээр ингээд нэг сэтгэл минь цаанаа твцэн тийм мэдрэмж авсан. Би ганцхан биш. Ямар гоё. Хэдэн хүмүүс заяа. Тэгээ тэнд араа ийм зүйлүүдийг мэдэрч байна. Өхөр мөөрөх. Тэр нэг өтөг бууцны үнэр. Тэгээд тэр нөгөө нэг гэр байна штэ гэр дотор нэг жижигхэн пишин байгаа заяа. Үгүй одоо 100 байгаа. Хит ингээд нэг хэдэн мод хийгээд гал асаах. Нэг хөдөө байсан мэдрэмжээ, эмээтэйгээ нэг ингээд нэг гэрт амьдардаг байсан мэдрэмжээ. Ингээд энэ бол ерөөсө бүх зүйл миний дотор явж байгаа байхгүй юу? Ингээд ийм ойлгох болцоо. Тэгээд тэрнийг хараа Монгол хүмүүс маань бид нар чинь тэгж их сансан байт юм байна. Тэгж их битгсэн байт юм байна. Тэгэл одоо би тэгээ тэрнийгээ бүр хэлсэн байхгүй. Энэ бол миний тансаглаад байгаа. Хүмүүс харах юм бол энэ нүрг баг энэ ч одоо юу яриад солиороод байгаа юм байж гэх зарим хүмүүс нь магадгүй. Тэгтээ тэр нэг Монгол зүйлүүдэд хэрэглэх заяа. За тэр өрөн боорц за тэр идэж явах юм бүр ярьж чирэг байхгүй заяа. Би бүр ингээд яаж байгаа юм чи хүүе ямар олон гоё зүйлүүд нэг ширээн дээр байж байна гэх. Гэ нөгөө таны гэдэс гэдэг за тэр зүйлээс гадна тийм Монгол ах угстай айгүйх сансан байдаг юм байна. Би сүүлийн үед нөгөө нэг гадаадад амьдарч байгаа монголчуудын юм жаргал зовлон гэж айгүйх яриад байгаа байхгүй юу. Тэгээ тэн дунд бидний бас нэг их дотроо цаана яг ингэж битгэрээ зовоод гинэ битгэрээд санаад байж байгаа хүн чинь нөгөө эцэг их гэр бүл их орноо л гэдээсэн чинь тэр их орон гэдэг тэр Монгол ах уу гэдэг юм чинь тэр цаана ямар хүн байж идэм бэ. Одоо магадгүй энэ төрсөн миний хүүхд бол энийг мэдэхгүй штэ. Тийм штэ. Түнсэндээ байж идэг зүйл байна. Бүр таны нөгөө Монгол ах уу гэсэн чинь бүр өөрийнхөө саяны мэдэрсэн зүйлээ бүр ингээд танд бас ингээд хэлчихтэй. Ямар гоё. Баярлалаа. Гоё. Энийг бас тавыг сонсож байгаа гадаадад амьдарч байгаа монголчууд минь ээ. Тэгээ одоо манай Чикагогийн хавцаж гэсэн тэр бүр очиороо бид нэр тэр цаанаасаа тэр зүйлэнд байж идгийн бэ шүү. Тэр нөгөө ста нэг сансан сэтгэл тэр юу чинь цаанаа байж идгийн бэ шүү. Бүр нэг очиж тэр тийгээр гэж хэлмээ санагцсан. Ямар гоё юм те. Өөрийнхөө саяны мэдэрсэн зүйлээ танд бүр хэлжлээ. Үнэхээр гоё байсан. Үнэхээр гоё байсан. Битггүй. Тийм штэ үнэхээр тэгдэг штэ. Тэгээд их орноосоо хол байхад ч одоо хэдийгээр ингээд гэр бүлэрээ тэндээ байгаа ч гэсэн ээж чинь танаа дээр ирсэн байгаа ч гэсэн Монгол ах уу Монгол нутаг Монголын нөгөө үнэр салхи гээд агаар гээд ингээд бид нар чинь тэрийгээ яг гадаадд гасаа байна мэддэм билээ штэ. Эсвэл одоо хотод ирсэн байна хөдөө ямар байсныг мэднэ. Тэг хөдөө хий танаг явж байгаад яг байшиндаа ирэхээр ямар байдаг те. Тэр шиг би бас чамтай нөгөө одоо хоёулаа Монгол үг ахуугаар ярьж байгаад ийм сэдвэрөө орж штэ те. Тэгэхээр би бас анх хоёртон болоод Оросд ингээд явж байхад хотын хөвгтөж байгаа. Тэгээд ингээд Санкт Петербург Оросын албаны улс руу явсан. Тэгээ ингээд ирэхээр чинь тэнд чинь нөгөө Аз ингээд Монгол гэдэг тэгэхээр чинь Оросууд гээд айгуу мундаг ахнар гээд ингээд гоё амар гоё өндөр ингээд хүлээлттэй очисон чинь нөгөө нэг багын ястангууд чигээ ханддсан штэ ер нь одоо даamo амбо гэхгүй дээ одоо якутууд ч гэдэг юм уу одоо та нар бородууд уу якутууд ч гэдэг юм уу чукч аюуч гэдэг юм уу ингээд айгуу сони юмнууд танилцаж эхэж байгаа байхгүй те. Тэгэл айгуу гоё ингээд амжилттай хийгээд амар өндөр гадаадад сургуульд явдаа гэхэд яг ахын амьдрал дээр чинь юугээл дандаа гоё ахтай те. Тэгээд олсуудын хандлага энэ төр ороод ирэнгүүт чинь би сая яг ингээд өөрөөрөө өстө улам нөгөө нэг шар гозоно гэдэг шиг те. Тэгээд эсвэл одоо гадаад байдаг тэнгуут амар их орон ч ингээл одоо нөгөө бас зам төлөвшөд би боддгийм байдаг шүү дээ. Тэргээ их орно одоо гоё. Үгүй бид нар тийм гэдэг ингээ хамгаалах мэдрэмж төрөөл те. Эсвэл ингээд гадны бүр гадаадын хүмүүс танах ямар бичлэгтэй вэ гэд бид нар ч нөгөө нэг монголч мэддэггүй үеийнхэн байхгүй юу.
Тэгсэн чинь би яаж ийсэн гэж монгол бичиг мэдэхгүй. Тэнгүүтээ монгол гэдэг ингээ уугаржангаар бичсэн заяа. Тэгэнгүүтээ уугаржангаар монгол гэдэг доош нь цугуучангуудаа манайх ийм бичигтэй гэдэг бахархаад ганцхан үгээрээ би тэгж амар өөрийгөө нөгөө бахархаж монгол гэдэг уугаржангаар бичингүүтээ тэрийгээ сурчаад өөрийнхөө инхма гэд нэрээ биччихин. Тэгээд монгол инхмагийн хоёр үг бичингүүтээ манайх ийм бичигтэй юм басаа монгол бичигтэй гэдэг. Тэгэхээр ямар сони гоё юм аа гэж гадаадхан тэгэхээр амар амгшаад гайхуулаад тэгээ тийм хэрэгцээ чинь бас яг Монголоос гарсан үед бүр өстө жинхэнэ мэдэрдэг гэдэг би чи бүр сая намайг тэрийг сануулчихлаа яг тийм үед л яг их гэр орноо сандаг өгүүлдэг бичиг үг үсгээ их үнэлдэг хамгаалмаар санагддаг тийм байдаг л да тэгээд ингээд дотроо байгаа хүмүүс ч гэсэн мэдээж мэдэрж байгаа ихтэй өөр өөрсдийнхээ кейсийг ярьж байгаа учраас энэ бол босод хүмүүсийн кейс чи тэр тохиолдсон кейсэд те Яг тэгээ ингээ үзэхээр нэрээ үнэхээр Монгол тэр үг одоо ингээд энэ ахуй соёл гэдэг чинь Монгол үг хэлдэг чинь тэр чигээрээ манай үндэсний маш том соёл штэ өв штэ үндэсний баялаг одоо их гоё сургаал үг одоо мундаг баялаг үгнүүдээрээ ярьчин гэдэг чинь тэр тухайн одоо орны аль ч орны тэр мундаг үнд цэнтэй тэр үгнүүдтэй үгэн эрдэнүүд чинь тухайн хэлний баялаг нь нээж идэг үндэс нь суурь нь нээж идэг сэтгэлгээ нээж идэг соёл нь нээж идэг тэгээ бүх философи нь нээж идэг гүн ухаан нь нээж идэг сургаал одоо хүмүүжил төлөвшил бүх юмд байж идэг задлаа шинжлэх юм бол маш агуу одоо олон тийшэнд гаргаж боддог зүйл байдаг. Тэгээ би нэгэн лайв дээр бас хэлжсэн те одоо бас нөгөө сургаал үгээрээ ном бичиж байгаа. Тэр нь маань одоо энийг задарч ингэж бичих нь бол одоо сургаал үг гэдэгтэй бол яг хүн болгоо мэддэг сонирн биш байж магадгүй зарим өмнө сонсож байгаагаар. Гэхдээ энэ сургаал үгийг дэлгэрүүлэх, задлах, учгийг нь тайлах, тайлсныг нь шингээж ойлгуулах, ойлгосныг нь үйлдэлээр нь хийлгэх нь маш чухал байгаа юм да. Тэгэхээр эн чинь ганцхан нөгөө үг биш. Үг яриад байгаа ш. Үг, үйлдэл хоёр чинь холбоотой байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр чинь нөгөө бас Монгол нөгөө ийм юуны өгнүүд гэдэг чинь ажил ам хоёр нь зүрхгүй гэд. Манай одоо коучинг чинь нэг амаараа ингээд яагаад гэдэг юм биш. Ажил болгож тухайн хүнээр үйлдүүлдэг коучингийн бидний хичээл одоо сургалтын гол одоо арга зүй арга онцлог болоод тийм байдаг ч тэрэн шиг одоо тэгээд үг үйлдэл хоёр нь зүрдэггүй тийм үйлдэл ажил ам ажил нь зүрдэггүй ингэж байх тийм онол хүртэлд явж идэг. Тэгээд энэ бол эргээд бас хүнд маш ганцаараа хийж бодохгүй зүйл байгаа байхгүй. Амархан байсан бол хүн болгон хийж штэ ганцаараа хийж чадахгүй хин нэгний тусламжтайгаар хийждэг багаараа хийждэг. Одоо бид нар ч гэсэн би ч гэсэн энийг мэдсэн гэд ганцаараа яваад бас гал болохгүй чамтай хамт танартайгаа хамт ингэж байж ич бид нар бас ингэж хүчтэй баг болж ингэж өөрөө өөрсдөө хөгжүүлж ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгоо ер нь хөгжил дууссан амжилтаа бүтээсэн одоо болчлаа гэж бодож болохгүй хүн нөгөө хүүхдтэй сурч идэг хүүхдтэй хөгжиж идэг ухаарж идэг энэ ертөнцийг танин мэдж идэг ийм л дэдэг. Тэгэхээр нөгөө бас нэг юм үг гэдэг юм бэл тест 60 хүрчээд нөгөө бүх юм ойлгочоо 61-т өгчнө гэл те. Тэр чинь бол тийм утгатай биш аахгүй шууд утгаараа биш. Ерөөсөө л хүн өгттэй хүн юмыг таньж мэдэж сурж идэг боловсрж идэг гэсэн л нөгөө нэгийн тоо чин тэр маргааш нь гэдгийг хэлж байгаа болохоос яг 60 нас 61 насыг хэлээгүй. Тэгээ манай Монголын юм тавчхан өгнөд чинь маш их юмнуудыг агуулсан гатамж сайтай агуу одоо хүнзийн сургаал гэдэг шиг манай Монголын бас өөрсдийн маш агуу том сургаал хийж цавж байж байгаа байхгүй юу тий. За энэгээр бас бид нар гоё ондоошээж энийг хөгжүүлж болох байхаа гэж бодож байна. Тэгээд даяаршлын нийгэмд бас ондоошх үйл явц чинь бас айгүй чухал нэг бидний үзүүлэлт сайн тал юугаар ондоошх уу гэдгээ ол гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ үгэн эрдэнсээр ондоошъя гэж бас хэлмээр байгаа. Гайхамшигтай их маковч. За та мөн өөрийнхөө бүр бичиж байгаа одоо хэвлэлтэндээ явж байгаа номныхаа талаар сая дурдаад өнгөрлөө тий. Тэр айгүй чухал зүйл байна. Одоо яг л би сая таны өмнө ингээд нөлөөсөө гоожуулаад тэр нэг би яг мэдрэхгүй тэрнийхээ үгээрээ илэрхийлж чадахгүй байна гэдэг чинь одоо яг энэ байгаа хгүй. Та тэр үгийг тэр дотор нь задлаад цаад ухагтхүүнийг ойлгоод тэрнийг үйлдэл болгоод тэрнийг тайлбарлаж сурна гэдэг чинь тэгж тарих чинь тэгж хүлээж авдаг юм байна шүү дээ. Одоо бид нар бол зөндөө л их сайхан одоо өгнүүдийг одоо ингээд сонсоод яваад байсан. Заримдаа тэр өгнийхөө цаад утгынаас одоо бүр төсмөө энэ орчин үед бол одоо бүр энэ чинь бүр замхраал яваад байгаа байхгүй чи гэж замхраал. Тэгээ та минь ийм юмшигтай бас үйл хийж байна. Их маковч. Та минь одоо энэ ирээдүй залуу хоочтой тэр одоо нэг алдагдаад байгаа одоо үннийг хэлэхэд алдагдаад байгаа шүү. Орхигдоод байгаа. Тэр зүйлийг бас гаргаж ирээд
танилцуулаад бүр ном бичээд тайлбарлаад бичнэ гэдэг үү. Та бол одоо би бол одоо бүр таны одоо бүр үе удамдаа хийж байгаа гайхамшигтай тэр буян гэж бодож байгаа шүү. Игма коуч таны хийж байгаа зүйл. Тэгэхээр сая тэр Баярлалаа. зүйлээ бүр таньда бүр нэрээ үнэхээр баяр бүргэмээр байна. Та бас ээжтэйгээ зүг хамтарч бас энэ номыг бичиж байгаа гэд дурссан байсан. Ярьсан байсан. Тэгэхээр тэр таны сая хэлсэн тэр үгэн хэлхээ те үгэн эрдэнэс вау тэр ямар гайхамшигтай одоо тодорхойлолт вэ? Одоо үнэхээр л Игма коуч бид нар чинь яг тэр одоо энэ даяаршиж байгаа нийгэм гээд одоо явж исэн чинь тэр дунд чинь энэ ондоошрол буюу одоо таны сайн хэлснээр те биднэрийнхөө өөрсдөндөө байгаа тэр баялгаа өөртөө байгаа тэр эрдэнэсгүүдээ ухаж гаргана байгаа зүйлээ те өнгөлж гаргаж тавина. За эн чинь ингээд буцаал ерөөсөө бидний өнөөдрийн коучингийн ажилтай маш холбоотой зүйл байгаа байхгүй юу? Одоо бид нар коучинг юу гэхээр ерөөсөө хувь хүн дээр төвлөрдөг байхгүй юу? Тэрнээс биш одоо бус дээр биш яг өөр дээр чинь өөрийн чинь доторхын одоо би бас ярих дуртай нөгөө өөрийнх нь доторх уурхайг ухуулдаг, уурхайгийн цуг ухуулцаж өгдөг коучүүдийн бидний хийдэг ажил маань. Коучүүдийн бидний хийж чиглүүлдэг зүйл нь танд өөрт чинь юу байна? Бүх зүйл чинь тань дотор байна тий одоо тэр айдас чинь буюу таны дайсан чинь танд байна. Амжилт чинь буюу тэр одоо олон эрдэнэсүүд чинь ч бас танд байна. Тэгэж ойлгож өгөөд яг хүнтэйгээ л ажилдаг ажлыг бол одоо би бол коуч гэж ойлгоод байгаа. Одоо тий бидний хийж байгаа. Тэгэхээр та минь маш гайхамшигтай ажлыг хийж байгаа. Би ч гэсэн бас коуч хийж байгаа. Тэгэхээр таны хийж байгаа ном. За тэр номоо тэр өгнүүдээ тэр тайлбарлаа. Тэгээд тэрнийг амьдрал дээр хэрэгжүүлэх зүйлийг та хийж байгаа. Та ирээдүйн хойчтойгоо хийж байгаа. Маш гайхамшигтай үйл байна. Таньда баярлаа. Баяр хүргье. За одоо тэгээд хоёулаа би танд бас түрүүний таны хэлсэн зүйлийг чинь би бас дутуу орхитуулсан байх шүү. Манай Игма коуч түрүү хэлсэн бас амжилттай явж байгаа бас нэг нууц нь бол хүн дуртай зүйлээ хийж явж байгаа хүн амжилттай байдаг юм ба. Дуртай зүйлээ хийж явж байгаа хүн өөрийгөө тэр нөгөө нэг цаг нар өнгөрснийг ч барыг мэдэхгүй барыг тэгэж яадаг штэ тий. Тэгэж хүн тийм учраас наачин бас хараа Игма коуч гадаадад амьдарч байгаа хүмүүсийн бас нэг том асуудал байна. Би ягаад тэрнийг бас үлгэж яг оноо. Энэ бол ерөөсөө үнэн төгс. Бид нар одоо үнэн төгт үнэнтэйгээ ерөөсөө нүгт тулах хэрэгтэй байгаа юм. Гадаадад явж байна. Та сая Оросд очиод бас нэг Монголынхаа юугаар айгүй мэдрэлээ та чи сурч явж байсан. Гадаадад явж байгаа хүмүүс бид нар ингээ үннийг хэлгээд хүний газар хар бор ажлуудыг хийгээ те ингээд өөрийнхөө одоо хүснээгүй ажил зарим нь яг уу бид нар сайхан ажил хийж байгаа мөнгө олж байгаа тэжээж байгаа энэ шиг буянтай гэж хэлдэг хэрнээ яг өөрлөгөө сонсоход бид нар дуртай зүйлээ хийгээгүй байдаг байхгүй юу? Хүчилж гин, өөртөө түлхэж гин, амаараа ингэж хэлж байгаа шүү их мөгөөч. Мөнгө гэдэг чи яасан хүчтэй юм бэ? Би хэрвээ Монголоо байсан бол би энэ ажлыг хийхгүй шүү дээ. Би одоо энэ шалж угаахгүй хүний бааш шээстэй зурлахгүй энэ тараа гэж барьж явахгүй шүү дээ гэж баг амтаа булганы амнаас гардаг үг шүү. Инфомагоч. Тэгээ бодоо. Тэгээд өөрийнхөө тэр дургүй одоо юу гэдгийг нэг мөнгөний төлөө одоо мөнгө гөвшүүрг нь болоод яваад шүү дээ. Тэгээ хийж байгаа хүмүүс чинь бидний тэр цаад сэтгэхүйд бидний хийж байгаа гарч байгаа үйлдэлд ямар нөлөөлж байгааг бодож байна. Та бодоо. Тэгэхээр ерөөсөө энэ зүйлүүд чинь хоорондоо айгүй учир холбогдолтой зүйлүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо бас нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болсон байна. Одоо бас хүний газарт гараа бич 30 жил болчлоо бас тодорхой хэмжээгээр сайнтай муутайгаа яваад үзчихтэй. Гэхдээ мэдээж энэ хугацаа чинь нэг ганцхан орох хооронд өөрчлөгдөхгүй л дээ. Гэтэл энийг бас бодохоор болсон үе байна л гэж би харж байна. За тэгээд маш их баярлалаа Игма коуч. Та бас маш олон зүйлүүдийг хэлдэ. Тэгээ би түрүүн дурдсан манай Игма коуч мөр болоод бүр юм мүлжүүртэй хүн байгаа. Ганц нэг дайвар битэрийн яриа дуусгааргүй байгаа. Тэгэхээр Игма коучиг бас дахиад боломж гарвал би өрнө гэж бодож байгаа. Тэгээ Игма коуч би таныг одоо сүүлийн асуултыг би таньдаа үлдээ. Та минь одоо миний найз нарт одоо тий юу хэлмээр байна. За тэгээ хоёулаа өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа Игма коуч. За баярлалаа. Надад бас дараагийн моментыг өгсөнд баярлалаа. За ингээд Бямба коучтай бид хоёр ярьж байгаа нь бол бид нар хувь хүний хөгжлийг хөгжил өөрсдийнхээ мэдсэн чадсанаараа хувь нэмэр оруулах гээд явж байгаа гэсэн ийм топ коуч академийн төгсөгчд байгаа. Манай одоо 50 коучуд байгаа. Маш олон янзын мэрэгчлүүдээр ингээд одоо сурсан байгаа. Энийгээ бас хэлчихье те. Тэгээд одоо 50 өөр гэж хэлж байна. За ингээд миний бодлол янз бүрийн үгтэй амжилтын сэтгэлгээний коуч гэж байгаа. Тэгэхээр миний зүгээс одоо надад хэлэх үгүүд та өнөөдөр өөрийгөө хайрлаарай гэдэг үгийг маш их сонсож байгаа тийм ээ. Одоо өнөөдөр нийгэмд ингээд судалгаа аваад ямар сургалт авах вэ гэдэг нэгэн байгууллагаас судалгаа авлаа л та. Тэгэхэд 60% нь өөрийгөө хайрлая гэсэн сургалт авъя гэж хэлсэн байна. Тэгэхээр нийгмийн хандлага хүмүүсийн хэрэгцээ ийм болсон байна. Яг одоо үгтэй зэрэг энэ одоо
хордуулах юм маш их байна шүү дээ. Тийм ээ, хордох юм их байна. Утаснасаа өөрөө одоо утасныхаа боод болж байна. Компьютер дэлгэц ажил хөдөлмөр дуртай дургүй ажлуудынхаа боод болж байна. Тэгэхээр энэ явцдаа та өөрийгөө бити орхигдуулаарай, өөрийгөө хайрлаарай гэж хэлмээр байна. Тэгээ өөрийгөө хайрлаарай гэдэг нь одоо нэг гоё хоол идээрээ, нэг гоё хувцс өмсөрэй гэсэн үг биш. Нөгөө талын би хэлмээр байна. Сэтгэлгээндээ өөрийгөө хайрлсан үгүүдийг дандаа хэлж байгаарай. Би сайхан, би энэ ертөнцид одоо зүүнний үзүүлэлтээр тогтсон 10 будаа юм шүү. Ганцхан зэрэг будаа. Ийм үнэтэй зэтэй хүн юм шүү. Би ийм хүн учраас би өнөөдөр өөрөө чадна. Би гоё, би сайхан, би байгаагаараа үнэтэй гэж одоо ийм хүсэл тэмүүлэлтэй зоригынхаа төлөө яваарай өнөөдөр. За ингээд өөртөө дандаа гоё юм аффирмашн үг гэдэг шүү дээ. Бид нар энэ үнцэнтэй үгнүүдээ хэлж байгаараа өөрийгөө итгүүлж ятгаж байгаараа өөртөө туслаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Гайхамшигтай. За баярлалаа Игмо коуч. За Игмо коуч нь хэлж та бүхэн өөрийгөө хайрлнаа гэдэг маань бас зүгээр тэр нөгөө хувц өмсөж гоё хоол идэж одоо нэг салонд орё одоо би тэгжил боддог байсан л багштайгаа уулзахаас өмнө тэрнийг өөрийгөө хайрлаад байна гэж бодсон. Үгүй тэр чинь цаана нөгөө талд нь маш чухал зүйлүүд байж байгаа шүү тий хамгийн л одоо битэрийн өнөөдрийн ярианы сэдв болох энэ үгийн хүч өөртөө тэр өнүүдийг би чаднаа хийнэ бүтээж чаднаа гэсэн тэр зүйлүүдийг өөрийнхөө тархи руугаа өөртөө хэлж байгаараа тэрнийгээ бүр хөвшил болгож байгаараа тий за тэгээ мэдээж хэлсэн тэрнийгээ бас амьдрал дээр үйлдэл болгож гаргаж байгаараа гэж та бүхэндээ хэлж байна. Маш их баярлалаа Игмо коуч. Тэгээ би бас өөрөө би хоёр бага насны хүүхдүүдээ манай Игмо коуч нь хүүхдүүдээ ингээд үрнээс одоо мэдээж ач зээг хараа явж байгаас хүн байгаа. Тэгэхээр бага насны ерөөсөө хүүхд бид нэр эн чинь бас статистик юугаар гараад ирчихсэн тоо баримт авахгүй юу? Тоо мэдээлэл авахгүй юу? Урд нь болоод 12 нас хүртлээ одоо тэг хүүхдийн маань одоо өнөөдрийн би сууж байгаа бимбагийн одоо энэ тарих талгоонд бичигдэж байгаа зүйлийн бараг 80-90% нь бичигдэг байсан болоод тийм өндөр хувь нь хин суучдаг байх нь ш хүмүүжил хүүхдийн хүмүүжилгээ яриад байдаг шүү дээ. Одоо бүр залуучууд бараг 8 нас гэхэд чинь эн чинь ингээд сууж байна. Тэгэхээр бид бүхэн бага насны одоо над шиг хүүхдтэй ээжүүд одоо эмээ өвөө ялгаагүй те энэ хүүхдүүдийг бага насн дээр нь хүмүүжүүлэхдээ энэ үгийн хүч гээд байгаа зүйлийг чи чаддаг шүү. Одоо төрснөөрөө чи минь үн цэнтэй юм шүү. Одоо тэрнийг одоо энэ би Америкийн бас боловсролыг ингээ хараад хаад яг тэр зүйл дээр айгүйх ажиллаад байгаа санагдах байхгүй. Тэрнээс хичээлэр өсөг чэждүүл одоо юм бодвол тоо бодволч нүдэд авах биш харин ч эсрэгээр нь чи чадна чи хийж чадна хийж чадахгүй бол it's okay. Дарааг нь оролдоод үз. Тэр чинь тэр хүүхд чинь өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үн цэнтэй, өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн ирээдүйн хүн болж хүмүүжих зүйлийг тэр бага наснд нь тавьдаг юм байна. Тийм учраас манай Игмо коуч минь хэлж байгаа зүйлийг та бүхэн өөр дээрээ хэрэгжүүлээд бас үр хүүхдтэй энийг багаас нь хэрэгжүүл сургаарай. Үр хүүхдийнхээ үнэлээрээ тэр үр хүүхд чинь ирээдүйд бас нэгэн Монголын сайхан иргэн болж хүмүүжнэ. Манай Игмо коуч тэр ирээдүйн нэгэн Женшина мужикуд болж хүмүүжнэ гэж бодож байна. Тэр их гайхамшигтай л өгнүүд байгаа. Би нэг чисний нэг хамаг нэг юм нэг бүрдчихсэн нэг тийм нэг атайхан нэг хүн одоо та тэнийг юу гэж тайлбарлах юм бэ? Би өөрөө амаар хэлээддэг мөртлөө яг учрыг нь сайн мэдэхгүй байна. Тийм хүмүүсийг ирээдүйд бэлдэж гаргаж тавина шүү гэж хэлмээр байна. Тэгжээж л баг манай улс их орны хөгжин тэгжээж л энэ амьдрал чинь сайхан болно шүү дээ гэж хэлмээр байна. Игмо коуч тэр ямар баярлалаа. Таран тайлбарж өгье. За баярлалаа. Баярлалаа. Маш гайхамшигтай тий. Игмо коучтой маш их баярлалаа. Өөрийнхөө үнэтэй зэнтэй цагаа зориулж миний лайв минь хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд таныхаа цааш зайсан үйлд өндрөөс өндрөө амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд та минь сайхан амраарай. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Үзэгчдэд бас баярлалаа. Битэрийг үзсэн хүмүүст бас баярлалаа гэж хэлчихье. Баярлалаа. За сайхан амраарай. За баярлалаа.